За наадмын баярын мэнд хүргэе. 100 хэдий голдоо орж байгаа ч гэсэндээ өнөөдрийн сэдв бол энэ 100 та хайртайгаа учрах уу гэдэг богино хэмжээний таарууд мэрэг өнөөдөр оруулъя гэж бодлоо. 7 сар баг зэрэг гарсан байна. Гэхдээ яг айхтар ойртойгоо байх гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн сэдв бол ер нь бол синглчүүдтэй илүү хамааралтай гэж бодож байна. Энэ 100 та хайртайгаа учрах уу гэж. За таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Энэ 1, 2, 3 гэсэн бүлгүүдээс дугааруудаас эхлэх болно уламжлалт ёсороо. За тэгээд эхлэх дугаар цаг минутыг description box дээр хэдэн цагаас эхлэх, хэдэн секундаас эхлэх нь description box дээр байрлуулах болно. Мөн надтай холбоо байрах Instagram болон Facebook пэйж хаягуудыг линкүүд бас миний онлайн дэлгүүрийн линк байрлсан байгаа. За тэгэхээр эхний дугаар бол аметист чулуу байх болно. Нэг дугаар нь. 2 дугаар нь. За энэ чулууныхаа нэрийг мартчихжээ. Юу байлаа та. За 2 дугаар энэ чулуу шүү. За 3 дугаар нь энэ байна. Цэнхэр Celestial. За тэгэхээр би дандаа ялдагтаа яарч самдрах хэрэггүй, ерөөсөө стресстэй байх зүйл байхгүй. Бичлэгээ зогсоож агаад юм уу хэдэн секунд харж байгаад хамгийн их татагдсан чулуун дээрээ сонголтоо хийгээрэй. За тэгээ 105 бүхэн минь хайртайгаа учрах нь уу яахаар вэ гэдгийг харцгаая. Одоо нэг ойр үед хайрын мэрэг хийгээгүй мэн ерөөсөө. Тэгээд хайр дурлалын мэрэг одоо нэг хийгээч гэд хүмүүс минь тэгээд байна. Одоо хий да. Тэгээ ингээд нэг дугаараас эхэлцгээе. За нэг дугаарыг буюу аметистыг сонсон хүмүүс маань уншлагатай тавтай морил. Энэ зам нэг дугаарх минь хайр дурлалтайгаа учрах нь харцгаая. Чиятах. За тэгэхээр надад бол нэг юм сонирхолтой зүйл байна. Нэг дугаарыг сонгосон хүмүүсээ бол нэг хэсэг бол ерөөхдөө нэг хайр дурлалтай учрах гэж яараагүй хүмүүс ихэнх нь харагдаж байна гэсэн үг. Ерөөхдөө та нар маань юун дээр төвлөрсөн бэ гэхээр хамгийн таны төвлөрж байсан зүйл бол одоо та бүхний мөнгө санхүү, ажил карьер, хичээл сурлага байсан байна гэсэн үг. Өөрсдийнхөө илүү гоо сайхан гадаад үзмжиндээ хөрөнгө оруулах ч юм уу те ажил хэрэгтэй илүү анхаарч бизнес хэрхэн яаж бизнес илүү хөгжилтэй хэрхэн яаж ажил карьер бизнесээ илүү хөгжүүлэх үү, яаж мөнгөтэй болох уу, яаж хичээл сургалт анхаарах вэ гэж яваад хайр дурлалын талаар ер нь бол нэгдүгээрт буюу тэргүүн байранд тавиагүй хүмүүс маань голдуу харагдаж байна. За тэгээд нэг дугаарынхан маань гэхдээ баяр хүргэе 7 дугаар сард юм уу энэ 100-аа багтаад энэ 100 дуустал энэ 100-ны мэрэг үдчихэж байгаа шүү дээ. Sorry 7 дугаар сар биш. Ерөөхдөө хизээ гэдгийг хэлж мэдгүй шинэ хайр дурлалтай учраас романтик болцоонд явах сэтгэлдээ чинь татсан эрэгтэй хүн амьдрал чи эмэгтэй хүн гарч ирнэ. За тэгээ яаж уулзах вэ гэхээр ерөөхдөө одоо наадан болж байгаа болохоос тийм юм уу монголчууд маань аягүй хөдөө гадаа явж байгаа шүү дээ. Гадшаа дотгошоо. За нэг бол гадаадын юм алсын аян замд гарахтаа танилцсан. Нэг бол хөдөө явж одоо наадамлахаар ч юм амар зугаалахаар явахдаа эсвэл одоо гадны орон ажил хэргийн шуумар ч юм уу юу ч байдаг. Ямар нэгэн шалтгаанаар зорин явахдаа энэ хүүшгийн хайр дурлалтайгаа учрах нь байна гэж харагдаад байна. Тэгэхээр нэг дугаарх маань бол энэ 100 бол хайр дурлалтай бол учрах нэ. Яг гэхдээ
Учир хайр дурлал нь бол яг тийм албан ёсны хосын харилцаатай гих болох юм уу сөүл мэдтэйгээ уучна гэж бол ам гарч чадахгүй. Гэхдээ цоошин хайр дурлал чиний өмнө нь мэддэг байсан эрэгтэй хүн ч юм уу тодорхой хэмжээгээр өмнө хосын харилцаатай ч юм уу ядаж хэд хэдэн удаа болцсон, учир ургуулсан ч юм уу тэ найз нөхдийн харилцаатай биш. Чи ерөөсө цоошин хүн одоогийн байдлаар чи мэдхгүй байгаа чиний амьдралд гарч ирээгүй байгаа юм байна. Тэгэхээр шинэ учрал шинэ хүн гэсэн үг шүү. Энэ зүүн та бүхний маань хувьд бол гараад ирнэ. Цаг хугацааны хувьд бол 9 сард юм уу? 9 сард юм уу? 8 сард учрах магадлал өндөр байна. Гэхдээ 100 одоо хэдхэн сар үргэлжилдэг болохоор айхтар бид нар хоолыг арсан мэрийг үзэг болохоор хизээч байсан. Оройтхгүй л те цаг хугацаа бол энэ дээр тийм амар чухал биш гэж бодож байна. Амьдрал чинь гинтэл өөрчлөлт гараад ирнэ. Тэнтгэл чи сингл байсан, 5 тухтай байсан амьдрал чинь одоо чиний амьдрал цоошин эрэгтэй хүн, цоошин эмэгтэй хүн гарч ирснээр чи дандаа л ажил гэж яваад байдаг байсан бол энэ удаадаа илүү халуухан болцоонд явах ч юм уу те сэтгэл тогтлом романтик орой хоолнд орч байдаг юм уу. Ер нь бол нэлээд зуныг бол романстай зугаатай, аз жаргалтай, сайхан өнгөрөхөөр харагдаж байна. За тэгэхээр нэг дугаарынхантаа баяр хөөргий. Энэ зүүн хайр дурлалтай учрах нэ. За 2 дугаарыг сонгосон хүмүүс минь. За энэ зүүн та нар хайр дурлалтайгаа учрах нөө гэдгийг харъя. Тийм 2 дугаарх маань энэ юу болоод байна? Юу гэж энэ айгүй сонирхолтой юм байна. Уул нь бол голдуу сингл хүмүүс ч юм уу тий хамаатай гэж би шинэ хайр дурлалтай очих нь энэ зундаа гэж өгдсөн бол за энэ хүн маань болохоор 2 дугаараа сонгосон хүмүүсийн маань хувьд болохоор саяхан ч юм уу нэг хэсэг хугацааны өмнө хань ижлээсээ салсан. Одоо юу юм бэ? Найз залуугаасаа ч юм уу найз эхнөөсөө эхнэрээсээ нөхрөөсөө салаад нэг хэдэн сар ч юм уу те болсон. Ер нь бол нэлээд сэтгэлийн шарх авсан амаргүй байсан байна. Одоо хүртэл өнгөрсөн харилцаагаа бодож шаналдаг сэтгэл санааны хувьд бол тогтворгүй байдаг байсан байна. За харин тэгтээ надад бол сайн мэдээ байна. Энэ зовлон чинь удаан үргэлжлэхгүй. Энэ зүүн чи аз жаргалтай байх бол яг л нар шиг ич хүчтэй байх болно. Ягаад чи ирч хүчтэй бай? Ягаад чи нар шиг аз жаргалтай байх вэ гэхээр чиний зовлон зүдгүүр чиний сэтгэлийг чинь зовоож байсан зүйл дуусгар болно гэсэн үг. Чиний амьдралд цоошин хайр дурлал гарч ирнэ. Цоошин эрэгтэй хүнтэй те ялангуяа магадгүй чамаас хэдэн насаар ах ч юм уу нэлээд өндөр байр суурь эзэлсэн эрэгтэй хүн байх магадлал өндөртэй. За би хүүсийн ялгаа байхгүй гэж дандаа илтгэдэг эмэгтэй ч үеж болно. Эрэгтэй нэлээд гайгүй өөрөө гэсэн хувийн компанитай бизнестэй ч гэдэг юм уу. Ер нь бол удирдах төвшний ажил хийдэг юм уу тийм байр суурь өндөртэй эрэгтэй хүнтэй танилцсан. За бас эмэгтэй өндөрж бодвол бас хуваараа бизнес хийдэг амжилттай бизнес эмэгтэй байж болно. За тийм хүний анхаарлыг татснаар амьдрал чинь гинтийн л учрал гарч ирнэ гэсэн үг. Гэтэл чи гинтийн surprise, гинтийн сайхан учралтай учирснаар маш их аз жаргалтай болох нь байна. Тийм болохоор өнгөрсөнд байсан сэтгэлийн шаналл, зовлон зүдгүүр чинь энэ зундаа дуусгар болох нь гэсэн. Зарим нэгнийхэн хувьд бол чамаас удаа салаад явцсан байсан нөхөр чинь, эхнэр чинь, найз хүүхэн чинь ч юм уу буцаж ирснээр чиний хувьд бол аз жаргалтай болох нь гэсэн. Хоёр буцаж харилцаагаа эхлүүлнэ гэсэн. Хоёр гаргалгаатай байна те. Зарим нь бол цоошин хүнтэй уулзрал, зарим нэгнийх нь хуучин залуу, хуучин
бүсгүй. Амьдралд нь буцан гарч ирснээр буцаж тойр одоо адармаатай байсан асуудлуудаа шийдснээр хосын харилцаанд буцаж сэргэх боломж гарч ирдэг гэсэн. Тийм болохоор чи ер нь бол нэлээд аз жаргалтай яг л нар шиг ирч хүчтэй байх нь аргагүй юм байна. За тэгэхээр энэ зундаа баяр хүргэе. Зарим хүмүүсийн минь хувьд бол хуучин хостойгоо эвлэрхүүл, зарим хүмүүсийн минь хувьд бол цоо шин зүр сэтгэлийн нэгдгэх, цоо шин романтик харилцаатай болох хүнтэй бас уулзаж учирдаг болно. За энэ удаагийн хувьд бол гэхдээ энэ уулзаж учрах хүн чинь болохоор ер нь бол хэдхэн уулзаад ч юм уу амьдралаас чинь алга болохгүй. Ер нь бол нэлээд тогтвортой чиний амьдралд нэг хэсэгтэй байх эр хүнтэй очих гэсэн. Нэлээд тогтвортой байх эмэгтэй хүнтэй учирч болно. Ерөнхийдөө бол яваандаа бол магадгүй чиний ирээдүйн нөхөр ч юм уу хүүхдээ чинь эцэг болох тийм боломжтой нэлээд гүнзгийд бат бөх харилцаа үүсгэх харилцаатай хүнтэйгээ уулзах магадлал 2 дугаарыг сонгосон хүмүүсийн маань хувьд бол өндөр байна. Энэ зун тийм болохоор яагаад ийм ирч хүчтэй аз жаргалтай болох нь бол ойлгомжтой байна. За тэгээ заримын хувьд бол хуучин хостойгоо эвлэрч асуудлаа шийдснээр аз жаргалыг олж авах нэ. За 2 дугаарыг маань хувьд бол ийм байлаа. Гайхалтай сайхан мэдээ байна. За 3 дугаарыг сонссон хүмүүс минь таарад уншлахтаа тавтай морил. За энэ зун та нар минь хайр дурлалтай учрах нь гэдгийг харъя. За 3 дугаараа сонгосон хүмүүс минут бол нэлээд хөвгчлөлтэй зүйл гарна. Зарим нь хоёр ч амьдралд нь энэ 102 ч хайр дурлалтай ч юм уу, хоёр ч эрэгтэй хүн, эсвэл хоёр ч эмэгтэй хүн чамайг сонирхох болохоор чиний хувьд бол нэлээд адармаатай боловч хөвгчлөлтэй зам болж өнгөрөхнэ гэсэн үг. Хараад байгаа бол чиний араас хөөцөлдөг ч юм уу, чамд сэтгэлээ илчлээ, чамтай болцох, хоолнд орох, гадуур гарахыг гуйх эрэгтэй хүн, эмэгтэй хүн ч юм уу те. Доор хаяж хоёр камер хөдөлсөн үгүй юу? Доор хаяж хоёр гарч ирэх юм байна гэсэн. Өмнө бол чи бол ганц бие явсан гэсэндээ итгэж найдаж байсан намайг их хүн зөвхөн цаг нь болохоор гараад ирнэ гэж итгэж найдаж байсан чинь талаар болсонгүй аз чиний талд байна гэсэн үг. Зарим чамаас чиний үед ингэх юм бол нэг юм байна. Нэг бол чинтай үед хоёр залуу амьдрал чинь гарч ин гэсэнтэй хоёр эмэгтэй ч юм хоёр эрэгтэй хоёр хүн энэ зүүн романтик болцоотой романтик харилцаанд орох чамд санал тавих. Нэг нь чиний үед тэнгих нэлээд сэтгэл татам гал халуун энергитэй байх нь залуу гарч ирэх нь. Нөгөөх нь бол чамаас бага зэргийн дүү ч юм уу? Бага зэргийн дүү эсвэл насанд саяг уур багтай харагддаг. Тийм хүнтэй ер нь бол уулзаж учрахаар болох нэ гэсэн үг. Яг чаргүй хайрын гурвалжинд орох нь байна. Сонирхолтой юм. Чи ер нь нэлээд хүмүүсийн 3 дугаар сонгосон хүмүүс маань бас нэг бус хүмүүсийн анхаарлыг татаад бас ер нь бол нэлээд азтай байх боловч тэр хэмжээгээр бага зэргийн шаналгаатай нь юу гэхээр яг алийг сонгох уу аль нь илүү надад илүү дээр одоо цаашдаа тууштай байх ч юм илүү намайг хайрлах. Тийм хүн байх юм болов гэдэг дээр бага зэргийн санаа зовлттой байна. Гэхдээ санаа зовнил байхгүй. Ямар ч л байсан романтик харилцаатай болох хүмүүстэй бол энэ зундаа багтаж уулзна. Зарим нь магадгүй за хоёр боломж байна. Юу гэхээр нэг бол интернетээр танилцсан эсвэл чи танилцсан тэр 100 танилцсан хүн чинь те сонирхлыг татдаг хүн чи Монголд бол тэр гадаад ч байдаг юм эсвэл ингээд ер нь бол хол зайны харилцаа байх болно. Гэхдээ яг нь холын зайны найз нөхдийн харилцаа боловч их хоёр биендээ татагдсан тийм романтик харилцаа байх наа. За тэгээ зарим нэг нь бол ер нь бол наадан болж байгаатай холбоотой хөвзөр бүр цаанаа хүртэл гарч ирэх юм аа. Бас л нэг найз нөхдөд хөдөө гадаа ч юм уу явах агаар салхинд гарах зугаалах эсвэл олон нийтийн газар ууж идэж наригдсан хэрэгтэй.
singhтэй ч юм уу те ингэж танилцах нь байна. Ер нь бол нэлээд сэтгэл татам, өөртөө итгэлтэй залуучуудаар бас хүүхнүүдээр 3 дугаарыг сонсон хүмүүс маань энэ зундаа хүрээлүүлэх нь байна. За яг ерөөхдөө яг аль бие усын хосын харилцаатай болно гэж хэлэхгүй ч ер нь бол хит хідэн хүнтэй ч юм уу те 1-2 хүнтэй ч юм уу романтик болцооны санал аваад энэ зундаа та нар маань цагийг сайхан аз жаргалтай өнгөрөөх нэ. За тийм болохоор ерөөхдөө авсгалаараа л яваарай гэж зөвлөе. Сайхан зугаацаад ав. Залуу хүн байна, хөдөө гадаа яв. Амар альжаалаа тайл. Бас хайртайгаа уулзраад аз жаргалыг мэдрээрэй гэж хүсье. За ингээд өнөөдрийн богино хэмжээний энэ зун та нар хайртайгаа уулзрах уу гэдэг таарад уншлага маань өгөр өндөрлөж байна. Та бүхэн сайхан надаарай. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа.